Тэгвэл хууль зүйн байнгын хороо цагдаагийн газрын мөрдөн шалгаж байгаа Норог медиа студитэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд хууль зүйн сайд алтан гэрлийг альва эргийг шалгаж эцэслэгдээгүй байхад нь олон нийтэд мэдээлэл хийж хууль зөрчсөн гэж шүүмжиллээ. Тэгээ сүүлийн үед энэ хууль зүйн сайд чинь бас маш олон зүйл дээр хууль зөрчиж байгаа шүү дээ. Энийг нь бас нэг сонсчий. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг дураараа эвдсэн, засгийн газрын бүрийн эрхт талдсан, дураараа дүрм журмуудыг хүчингүй болгосон, би захиргааны бүртгэлээс хасах хэрэгтэй гэд өөрт нь хуулиар олгодоогүй эрхийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд ингээ цагдаагийн байгууллагын өмнөөс мэдээлэл хийж хэргийн материалын юмныг задалдаг. Энийг хэдүүлээ яг ном дүрмийн дагуу улсын хурлын дэгийн тухай хуулиар нь ярья гişүүдээ. Авсан тодруулгын хүрээнд эрүүгээр хян шийдвэрлэх тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж гин гэсэн тайлбар өгсөн. Хууль зүйн тогтоот иргэн сайдын хувьд олон нийтийн зүгээс хүний эрх зөрчигдөд байгаа юм биш үү гэсэн асуудлыг удаа дараалан тавьж ирсэн учраас та бүхэн энэ асуудлаараа олон нийтэд зохиц журмын дагуу мэдээлэл өгөө гэдэг ийм үүрэг чиглэл өгсөн. Одоо хуулийг бол сайн мэддэг ийм хуульч урдаа барьдаг хэд хуульч нарыг нэг л дээ. Гэтэл ямар бүдүүлэг алдаа хийж байна. Яагаад ийм болчихв? За тэр прокурорын зөвшөөрлөө хизээ авсан юм бэ? Тэр албан ажлынхаа шугамар мэдсэн энэ юма ингээ яагаад зарлаад байна? Анх энэ 3 сарын 18-ны өглөө мэдээлэл хийхэд үндэсний ив нэгдэлт одоо халтай гэдэг ийм одоо хуулийн зүйл заалт дурдсан шүү дээ, тийм ээ. За энээс хоошоогоо бол одоо таны өнөөдрийн бас дурдж хэлж байгаачлан за одоо хүнийг амиа хорлоход нөлөөсөн ч гэдгийг юм уу. За дээрэс нь одоо захин мөрөгтэй тоглоомтой холбоотой гэдэг ингээ олон асуудлууд ирлээ. Өнөөдрийн байдлаар яг энэ хэрэг дээр хичнээн хуулийн зүйл заалтаар одоо буруутгсан мэдээлэл гарчваа. Би түрүү анхны танилцуулгандаа дурдсан. Захин мөрөгтэй тоглоом буюу энэ сайтад ажилладаг иргэний хэрэг 2022 оноос эхлэн энэ 9.3 тэрбум төгрөг гэж ингэж бүлэглэлтэй холбоотой одоо бүлэг хэрэг болцсон шүү дээ. Зарим хүмүүс нь цагдаа орхицсан, зарим нэг нь энэ үнэ ингээд өчигдөр олон нийтийн сүлжээгээр хэлчихэн л энэ хэрэг шалгагдчихжээ байна. Шалгагдчихжээ байна. За бусдыг амиа хорлоход хүрэх гэдэг хэрэг бас дахиад энэ дунд хүмүүсийн нэг хүнтэй холбоотойгоор 2024 оны 9 дугаар сарын 26 оны өдөр Чингэлтэй дүүрэг хэрэг бүртгэлтэй хэрэг үүсгэж шалгаж ирсэн байна. Тэгээ энэ хүрээндээ л гэж хэлж байгаа. Анхны шалгалт явуулах үндэслэл болсон тэр зүйл анги зүйлчлэл үндэслэл чинь нотлогдсон юм уу, нотлогдоогүй юм уу? Тэр тал дээр ажиллагаа үргэлжилж байгаа мó? Эсвэл эн чинь өөрөө захин мөрөгтэй тоглоом гэд шилжээд өөр ямар нэгэн хэрэг тохох хэрэгтэй ч гэдэг юм уу, тийм ээ? Хэргийн шалгалт болоод хувь хүний асуудал болоо явцсан юм уу?